Now I'm shaking, drinking all this coffee. These last few weeks have been exhausting. За бүгдээрээ хай. Бүгдэнд нь өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээд хэдүүлээ өнөөдрийн бичлэгээр ямар бичлэг хийх вэ гэхээр тему хаавал хийцгээе. Миний хувьд бол ер нь тиймэрхүү unboxing хаавал бичлэгүүд үзэх аюул дуртай. Тэгээд өөрөө өнөөдөр хийх гэж байгаадаа бас баяртай байна. За би штэ. Яг Тэмүүгээс 21 ширхэг бараг 125 мянган төгрөгөд захиалсан. Тэгээд миний бараа болохоор бараг 9-10 хонжиж ирсэн. Ягаад гэвэл хөдөө орон нутагт болохоор тэгээд 40 өдөр бараагаа авсан байгаа. Тэгээд ингээд бүгдээрээ unboxing бичлэгээ эхэлцгээе. Хэд амар шалжигнаад дуурайх гэдэг. За. Хэдүүлээ айгуу гоё сүртэй эхэлнэ. Тэра ийм үстэй ирсэн заяа. Тэгээд хэдүүлээ би хаана чуу тийш. Хэдүүлээ сайхан хөдөлмөрийн багаж зэвсгээ ингээд гаргаж байгаа. Ийм тэгээд сайхан гоё задлцгаая. Айгуу гоё. За. Guys. Гоё. Зүлээ. За, бараагаа хамтдан задлаа ийцэн баг үү. За ингээд сайхан болоод хэлцгээе. Гэтэ уучлаарай минийхаа нэг юмыг хэлчихье. Би яйлаас 40 өдөр ингээд задлцсан. What? Bro, what are you talking about, man? Гэсэн яхад ингээд гоё задлахад бас гоё шүү дээ. Би задлаад ерөнхийд нь харсан заяа. Гэтэ ингээд нэг бүчлээрээс ингээд задлаад ингээд яаж үзээгөө. Нэг юу бүр ингээд наривчилж харж үзээгөө. Ерөнхийдөө бол өчтөр ингээд тэсгүү тэгээд ингээд аав дүү хоёр ч гэсэн харъя гэд тэгээд бидэд ингээд зүгээр л ингээд хальт ингээд хараалцлал ингээд хараал утсан заяа. Одоо бүгдээрээ хамт задлж байгаа юм шиг гоё бичлэгээ хийнэ. За хамгийн ихний бараа юу вэ харцгаая. За шууд энийг ячи. Ийм хайрцагтай. За энэ юу вэ гэхээр ийм сав ба. Стакан ч юм уу да. Ийм стакан. Би нөгөө нэг шингийн аягүй их уудаг. Тэгээд ингээ хоол идэхтэй ч тэр шингийн дандаа л баг ууж идэг. Тэгээд бас хичээл ном хийх завсраа ч юм уу гоё юм ингээл найруулад гоё сороод ухад айгүй хэрэгтэй гэж удаад ийм стакан захиалсан. Ийм. За энэ үнийг санахгүй байна. Гэтэ үнийг ингээд энэ дээр оруулаад авчин заяа. Тэгээ эндээ соруулан дээр ингээд бас пантагтай. Энэ л надад айгүй их таалагдчихж байгаа. Энэ ихтэй би арай жоохон том ирэх болов гэсэн чинь яг ийм алганы хэмжтэй яг ийм хөл ирсэн. Дараагийн бараа бол ийм. Таад бүгдээрээ л харсан байх. Энэ нөгөө нэг яадаг ус гуужуулдаг. Тэгээ нэг ингээд би ер нь ингээд шилбэндээ ер нь жоохон тийм өстэй байхгүй юу. Тэгээд том боллоо данзаарсан юм байсан жоохон эмгтээлэг болж байгаа юм уу яасан. Шилбнийхээ өснээс гэж санаа зовоод юу хүмүүсүүд айгүй юугаас надаа тэгээд шилбнийх үсийг яавал дээр юм болоо гэж бодоод. Тэгээ ингээд пэсэр бас TikTok орчиж бас айгүй их явсан. Тэгээд энийг аваад тэгээ өчтөр өнөөдөр ингээд хэрглэж үтсэн чинь шилбэний энэ бүсэнд бол аюу тийм хөөрхөн болж ил ингээ гуужуулаад тэгээ ингээд ингэж үрнэ гэсэн үг заяа. Тэгээ ингээ норгоод ингэж үрнэ гэсэн үг. Тэгээ ингээд үрхээр өснүүд нь ингээд буужаад тэгээ давхар ингээ арсыг ингээ гуужуулж байгаа юм шиг санагдсан. Ийм цэнхэр өнгөтэй. Гэтэ ингээд
хит чанга юм уу эсвэл хит удаа өрөх юм бол арсыг жоохон цочроод гэмтэж магадгүй. Хэрвээ энийг ингэж аваад хэрэглэхээр болоод нэг хэрэглэх юм бол штий араас нь заавал гоё биеийн тос юм уу тослоод өгвөл аюу зүгээр санагдсан. За дараа нь ийм цүнх заяа. Энэ цүнхийг би ингээд яах гэж захиалсан юм бэ? Яах гэж захиалаагүй баг. Одоо ингээд зүгээр л ингээд хажуудаа үүрээд тэг ингээд аюу тийм ингээд том ямар байг гэдэг лээ. Тийм том цүнх юм болов уу гэж утсан чинь ийм жижиг гэрц. Би энэс ингээ хамаагүй том ингээд дэлгүүр хоршоо ороход янз бүр юм хийгээд явхад айгүй гоё юм болов уу гэж утсан чинь яг ийм ирж байгаагүй. Ийм жижигхэн. Гэтэ энэ аюу хямдхан 7,000-аар авсан. Өнгө нь аюу таалагдсан. Гэтэ ингээд том ирсэн бол зөндөө юм хийгээд ингээ аваа явахад аюу эрэхтэй тийм цүнхсэн. Тэгсэн чинь аюу юм жоох. Ийм жоох. Би өмнө нь ингээд Тэмүүгээс ийм соронцтой сормоос захиаллаа гэж утсан чинь зөвхөн нөгөө нэг энэ нь ирж таарад энэ болохоор яалтчгүй сормоос нь ирсэн. Шарандаа би захиалсан байт юм аа. За ийм заяа. Ийм 2 ширхэг хос 4 сормоостой. Тэ иймтэй. Тэгээ би ингээд сонирхол татаад ингээд энэ соронзон сормоос ингээд наах гэж утсан. Минийх ингээд шал тэнэг болоод лээ. Зүгээр л ингээд нэг амар ингээд наац юм шиг сонирн болоод лээ. Би нэг яаж ашиглах, яаж хэрэглэх үнэхээр сайн мэдэхгүй байгаа. Нэг ихтэй яаж ашиглах мэдэхгүй нэ. Би эсвэл юм хит хөтгөн тийм хит уртыг авсан юм болов уу? Зарим соронзон сормоос ч аягүй тийм гоё харагдаад идэх штеп. Тэгсэн чинь энэ болохоор нэг юм. Энийг одоо PS юм уу TikTok-оос тийм бичлэг үзэж байгаад энийг гоё нааж сурнаа. Тийм. Энэ нэг хөрхөн бааз. Нэг тос шингээж авдаг. Нүрний тос шингээж авдаг. Миний нүр өөр аягүй тийм тослог нүр واخгүй юу? Тэгээ ингээ өчтөр бишээ. Өнөөдөр ингээд хэрэглэсэн чинь аягүй лаг. Энийг хараа. Ийм олон ширхэгтэй. Тэгээ өөрөө энэ аягүй хямдхан байсан. Тэгээ тос шингээж авахныг нэмэргүй ахтай гэж утсан чинь аягүй нэмэртэй юм лээ. Хайдад одоо харуулъя зөө. Энэ нүр ингээд нэг юм хөө. Энийг хараа. Хамарны нэг талын аваад нэг талын авахгүйгээр тайдад харуул. Энийг хараа. Айгу ялгаатай харагдаж байгаа. Тэгэхээр ингээд айгу ингээ амархан тослогдчихдаг. Тийм охтууд л энэс цахиалаад авсан байх хэрэгтэй л байна. Ингээ ийм хөөрхөн авсаахан тэгээд цүнхэндээ игээд аваа явчих та айгу боломжийг хөөрхөн санагдсан. Тэгээд энэ торлын ийм хөөрхөн. За энэ юм байна. Аачихсан энэ. За энэ бол яг вэ миний нөгөө порлооны синжин тасарч хаад ийм 2 порлон згсэн ийм нэг шууд ийм муутанд тэгээ ийм порлон згсэн мөрөө ингээ ил гаргасан юм хувцумсан штэ. Тэгэхээр ингээд нөтгөн юм дээр нөтгөн бие дээр өмсгөр ингээ гэрэлтчих гээд байдаг. Тийм болохоор энэ ингээ мөргөө ийм энэ аюу амар санагдаад хар цагаан 2 өмнөөс ингээд энэ хоёрын угаасаа ингээ хосоор байсан өнгөний сонголттой. Тэгээ энэ хоёроос ингээ тавчихсан. Энэ бол нэг иймэрхүү. Тэгээ дотроо ингээ татуулахтай. Ийм байна.
нараачихын ийм сам. Би нөгөө нэг самаа шинжлэе гэж бодоод тэгээ ер нь тэмүүдэр энэ сам аягүй их явсан. Тэгээд за энэ самнаас авъя. Тэгээд цүнхэнд авч явж хахад гол нь цүнхэнд авч явж хахад тийм авсаархан заяа. Тэгээд энэ хөөрхөн толтой. Тэгээ ингээд гол нь ингээд ийм шитэн ингээд ийм том болчихно. Тэгээ ингээд самнахад айгүй гоё. Ийм дараачих нь штэ. Би ингээ 2 шиг бэлэг өнгөө авсан заяа. Тэгээ нэг бэлэг нь болохоор энэ би тэмүүдэр яг ийм материалтай кошлонг ингээ хараал исэн. Тэгээд миний кошлонг гэж яхад ингээ цахилгаан нэвдрээд угаасаа нэг тийм сонирн болсон. Тэгээд гол нь энийг ингээ өнгөө авсан. Тэгээд хамгийн гол нь штэ. Энэ кошлонг дангаараа ингээд биш заяа. Хадад харуулъя. Дотроо зөндөө олонтой ийм мулган багстай. Тэгээд би бас ингээ ерөөсө багсгүй. Тэгээд одоо ер нь багс надад хэрэгтэй юм байна гэж бодоод багс цахил гэж бодсон. Тэгээд нэг дор ингээд хоёуланг нийлүүлээд тавцсан. Надад айгүй хэмнэлттэй тийм сонголт болсон. Ийм олон багстай. Тэгээд багсныхын үсийг харуул. Ийм. Тэгээд дээрэс нь штэ. Бас спонж. Ийм поролоноттой. Ийм болон юуноттой ирсэн. Хэмжээгийн хувьд бол нэг тийм том биш, бас нэг тийм жижигч биш. Гэтэ миний бодог бол энэ бол хангалттай орно. Материалын хувьд бол би нэг иймэрхүү материалтай юмд иймэрхүү сүлжмэлч гэх юм уу, ийм материалтай юмд аягүй дуртай. Тэгээд яг иймийг харж исэн. Тэгээд дараачих нь би ингээд бас гэртээ хэрэгтэй байгаа зүйлс бас жижиг сажиг хэрэгтэй байгаа зүйлс авъя гэж бодоод ийм чигшлүүр захиалсан. Энэ чигшлүүр ингээд энэ тэгтэр зарагдвүлээ. Мөртөж айгүй ингээ амархан дуусчдаг. Тэгэхээр тэмүүдэр ингээд айгүй ийм чигшлүүр айгүй их яваадсан. Тэгээд энэ 150 ширхэг нь 5000 хэдэн зуужилаа. Тийм байсан. Драм ийм юм байна. Энэ контр. Энэ контр. Миний контр ингээд хатаад дуусж байгаа. Тийм. Тэгээ өнөөдөр би ингээ гарн дээрээ зурж үзсэн баггүй юу? Тэгсэн чинь айгүй лаг ийм арилдаггүй сайн өрөхгүй л бол ер нь арилдаггүй айгүй сайн барилттай. Гаралттай гэх юм болов? Гаралттай. За энэ ер нь контр монтор чинь тэмүүдэр айгүй хямдхан байдаг шүү дээ. Энд одоо нэлээд мянгаар ингээд зарагддаг контрууд чинь тэмүүдэр ингээд 2-3 мянга гэж бичдэг шүү дээ. Ийм контр. Шүү. За дараа нь юм байна. Миний ингээд нэг нүд давхраагүй гэд хэлжсэн шүү дээ. Үлэн мүлэн манай нэд үлэн мүлэн гэсэн гээд тэгээд энэ нөгөө нэг цавуутай тэгээд давхраа ингээ яадаг. Би нүгээр ингээд өглөө утсан чинь болж илээ. Гэхдээ ингээ наалчаар нэг сонин давхраа биш юм шиг нэг сонио харагдал. Зүгээр ингээ ер нь одоо энэ давхрааг байсан зохиод байгаа юм шүү гэж утсан заяа. Тэгээ ингээд ийм заяа. Юмтэй. Тэгээ нүгээр ингээд чаад цавууг нь гараад ингээ үүтлээ. Давхраагаа ингээд начнаа гэсэн үг. За нэг ийм эмэг заяа. Тэгээд би аль болох эмэг жоохон томсхий том эмэг зүүх гэж ингээд хичээж байгаа заяа. Би өмнө ингээд дандаа ингээд шигтгээтэй нэг тийм
жоохон жижигхэн эмэг зүгдэг байсан бол одоо арай жоохон аксессуаруудаа ингээд жоохон томруулаад үздэм үү гэж бодож байгаа заяа. Тэгээд энэ гейм эмэг байна. Зүүхээр ямар харагдахыг сайн мэдэхгүй байна. Гэтэ зурган дээр айгүй хөөрхөн харагдаж илүү. Тэгээд захиаллуу. За нэг гейм эмэг байна. Гэтэ Тэмүүгийн одоо эмэг зүйлт бүснүүд бол ер нь айгүй амархан өнгөалтдаг л да. Гэтэ яг за ийм эмэг байна. За дараачих нь нэг гейм мод байна. Тий. Сормосны будаг. Ийм сормосны будаг. Зара. Нэгтэй гаднах савн лаг байгаа юм цэнхэр. Нэг хараа. За энэ тэгээд энүүгээр бол би будаж үзээгүй. Гэтэ одоо энэ ерөнхийдөө бол ингээд доош ингээд буудаггүй л сормосны будаг бол айгүй сайн шүү дээ, тий. За дараачих нь снэгээр миний утас нөгөө нэг артал нь харуулахаар ингээд жоохон эмгтээлэг тийм юм хам байхгүй болчиход байгаа шүү дээ. Болчиход байгаа байдаг байхгүй юу? Тэгээд би юм зам болж байгаа юм чинь нэг гейм хөөрхөн кейс захиалчих гэж бодоод тэгээд за ер нь миний утас кейс болж байгаа юм чинь нэг хэдхэн мянгад 4-5 мянгад нэг гейм кейс авчих гэж бодоод тэгжсэн чинь яг гин гараад ирдээ. Тэгээд за яах вэ нэг авчих гэж бодоод зүгээр санаанд ингээд захиалцахгүй юу? Санаанд бишээ. Хальт ингээд захиалцсан. Тэгээ нуцсандаа ингээд хийж үзсэн чинь яг эмэгтэй хүний утас шиг болж ирлээ шүү дээ. What the fuck? Дараачих нь энэ зүгээр нөгөө удирдлагын кейс аахгүй юу? Энэ удирдлага гадуур нэг тийм ууттай тэгээд тэр уут нь урагдсан яваал исэн. Тэгээ удирдлагын кейс санаанд гараад ирдээ. Тэгсэн чинь 2000 хэдэн зөө гэж исэн. За дараачих нь 2 өнгөө бэлэг авсан гэсэн шүү дээ. Тэгээд ингээ үзэж жагаад би 400 хэдэн мянгаас хямдарсан 300 хэдэн мянгаас чөлөө хямдарсан тийм нэг чихвч байсан баггүй. Тэгэхээр за энэ гайгүй үнэтэй юм чинь ер нь дэжгүй хэлбүтэй гэж бодоод тэгээд тэрийг ингээд 2 өнгөө бэлгийнхээ нэгээр нь ингээд сонгоцсон чинь дараа нь харсан чинь 14 мянган чихвч байт юм да. Тэгээ 14 мянган чихвч одоо ямар өлөг байх вэ? Ийм чихвч байсан. Би ингээд эмэг бүүж зүйлт мөл тиймэрхүү нэг ингээд хийх савгүй. Тэгээд ер нь авсаархан юу авчий гэж бодоод эмэг бүүж их сав авъя гэж бодоод тийм юм захиалсан. Тэгээд яагаад ийм өнгө авсан бэ гэхээр энэ өнгө нь хамаагүй хямдхан байсан бостой гот бол. Тэгээд эмэг хийчихэд айгүй боломжийн зүйлт мөлт хийхэд орооцолдоод би бинтийг наалтаа тэгж явснаас ийм хөөрхөн савнд хийгээд бас эмхтэй юм байна да. Ингээд аваа явсан дээ гэж бодоод ийм сав авсан. Ийм байна. Энэ нөгөө уруулын мудаг. Ийм ягаар арцтай. Яа, ийм хөөрхөн бамбууштай. Пинк өнгөтэй. Өнгө нь болохоор ийм. Энийг одоо би жоохон хүйтэн дүү улаан өнгө гэж захиалсан. Хамгийн том юм бол энэ байлаа. Одоо ингээд хичээл сургууль орлоо. Тэгэхэд оюутнууд ингээд дэвтэр номоо хийгээд үүрээд явхад цүнх хэрэгтэй. Тэгээд би өмнө жил болохоор нэг хичээл дүүрдэг юм үүргэвчтэй юм үүрэл явуулсан. Тэгээд ер нь ингээд оюутнууд ингээд ихэнх л ингээд хажууд ингээд өөрчгдөг. Тим зөвх бариад явуулсан. Ер нь тэр нь ингээ аюу амар санагдсан байхгүй. Тэгээд дараа жил би ийм зүх авна гэж бодоод ийм зүх авсан. Зэн бол ер нь бол би нэг загвар магвар чухалчлаагүй заяа. Бараг энэнд нь болцсон юм хутлаадлаа. Загвар магвар бол нэг чухалчлаагүй. Гол нь ингээ дэвтэр ном нэлээ их дэвтэр ном ингээ хийгээд аваа явахад 100 ер нь хөл үлрэлт үүрчгээр тэгээ энгийн офислог хар цүнх байхад надад болно гэж бодоод тэгээ бараг ингээд
Харсан чинь би ингээ нөтөө хийгээд өөрөөдөө явахаар боломжийн. Тэгээ ингээ дотроо ийм лен том зайтай. Тэгээ өөрөөдөө явахад яг болохоор заяа. Яг ингэ эвтэйхэн. Энэ бараг миний худалдаа авалтуудын хамгийн зөв худалдаа авалт болсон баха. Тэр ном ингээд бүх л юмаа сайхан үрээд тэгээ миний бас нөтөж багчаар ийм хөрхөн цогц хэлсэн. Гол нь энэ хөрхөн байгааз. Миний авсан зүйлс ер нь л дуусч энэ тэгээ өмнөх ингээ худалдаа авалт Тэмүгээс ингээ худалдаж авсан зүйлсээс одоо хүртэл ингээ хэрэгжилж байгаа хэрэгтэй гэж утсан зүйлсээ ингээ харуулъя гэж бодоод за энэ нөгөө ус массажлж угаадаг юм байдаг штеп. Энэ 3-4 мянга гэсэн. Энэ л айгүй хэрэгтэй шүү хөөтүүдаа. Энэ ингээд ус амар их ундаг бол нөгөө ингээ сайн массажлаад угаахад ус нь үлтэн нарай дээр багасч илээ. Тэгээ хумсаараа ингээд урж ингээ хуухаа угаахгүй энүүгээр ингээд зөвлөн ингээ массажлаад угаахад ийм сэнэглэгчний кейс. За энэ айгүй хямдхан байдаг 4-5 мянга л гэдэг. За тэгээд сүүлд нь хэлэхэд та эдтэй Тэмүгээс худалдаа авалт хийх гэж байгаа бол зөвлөх зүйлс гэх юм бол штэ. Та сэтгэлийн гол нь ингээд сайн орж харж уншаарай заяа. Тэр бодис зураг мөргийн сайн хараарай. Тэгэхгүй бол Тэмүгийн бараанууд ингээд чиний харснаас илүү жижиг ирэх эсвэл ингээд жоохон тиймэрхүү ирэх тохиолдлууд байдаг шүү. Тэгэхээр сэтгэлүүдийг ингээд сайн уншиж хараад тэгээ хаягаа зөв хийгээд тэгээ захиалаарай гэж хэлмээр байна. Тэгээд бүх бараануудаа ер нь та эдтэй харуулчлаа. Тэгээд миний бичлэг энэ хүрээд дуусж байна. Та өшөө гоё зөндөө олон бичлэг үзхийг хүсвэл лайка дараа тэгээд subscribe хийгээрэй гэж хэлмээр байна. Баярлалаа. I'm lost in my imagination, and there's one thing that I need from you.